Нэг сарын 4,000-аас нэг 15,000, 20,000, 30,000 доллар гэдэг чинь. Харин ихэнх нь эндээ гацсан. Чи сая доллар хийдэг digital nomad хүн баг болж харахгүй. Digital nomad хүмүүс бол хувийн жаргалаа өөрийнхөө амьдралдаа маш өндөр хувьтайгаар оруулж ирдэг хүмүүс. Хаана байх юм, ямар орчинд байх юм, ямар хоол идэхин тэрийг амар чухалчилж үздэг. Энэ чинээгээр бизнес нь scale хийж чаддаг. А чи жинхэнэ бүр юм те эвгүй гаруудыг олж уулзах юм бол бид нар хизээч юм аялал амраал явж идэх гарууд. Тэд нар ерөөсөө 24 дуулаа ажиллаж байдаг. Ямар ч талаас нь зөвхөн боддог хийдэг юм бүх юм зүгээр л ажил. Тим хүмүүс л тэгж чадж байгаа гэж. Тэгээд би тэр үгийг ойлгочоод окей, за би ажил дээр төвлөрөх хэрэгтэй байна. Дараа нь би нэг Дубай руу нэг жил или 2 жилийн өмнө очиж нэг сар амьдарч байгаа. Тэнд бас антрепренеруудтай танилцсан. За жинхэнэ сая доллароос дээш хийдэг хүмүүстэй танилцсан чи би нэг юм анзаарсан. Тэр хүмүүст хувийн амьдрал гэж байхгүй. Чөлөө цаг гэж байхгүй. Тэр хүмүүст бидний тэр social media контентер үзээд байдаг Lamborghini унаал те гой охтуудтай хоолнд ороод тийм юм ерөөсөж байхгүй. Яг жинхэнэ мөнгө хийдэг хүмүүс бол зөвхөн л ажиллаа идэг. Тэгээд нэг бодлоо миний одоо юу гэдэг хөөс маань хагараад би яг бодит байдлыг ойлгож байгаа. Тэгээ үнэхээр мөнгөтэй амжилттай болоё гэж бодох юм бол ерөөсөө компьютерийн хаарц хандлт дээрээ бөксөө цавдах юм байна.